байж байгаарай. Та бүхнийг маш олон төрлийн мэрэгжилтнүүд, экспертүүдтэй уулзах эксперт ток контентын 2 дахь дугаар та бүхэнд мониторинг үнэлгээ гэж яг ямар мэрэгжил байдаг талаар танилцуулахаар бэлэн болсон байна. Монголын мягны сорилтын сангийн мониторинг үнэлгээний захирал Бүд Сурангийн Ууган Баяр захирал сууж байгаа. Бүдэрээ орж бас энэ мэрэгжилтэд танилццгаая. За сайн байна уу та? Сайн байна уу? Ажилласан сайн уу? За гинт ороод ирлээ. За. Тэгэхээр бид нар нөгөө контент хийж байгаа маш олон төрлийн мэрэгчлүүдийг залуучуудад бас ингэж хуваалцах юм контент хийж байгаа. За тэгэхээр та болохоор мониторинг үнэлгээ гэдэг мэрэгжилтэй байгаа. Тэгэхээр энэ яг ямар юу хийдэг мэрэгжил вэ та танилцуулаач. За мониторинг үнэлгээг бол монголоор хяналт шинжилгээ үнэлгээ гэж бас орчуулдаг. Гэхдээ хяналт гэхээсээ илүү мониторинг гэдэг утгаар нь явал зүгээр. За мониторинг гэдэг нь ямар учиртай юм гэхээр төслийн хэрэгжилтийг хянана гэсэн үг шалгана. Тэгэхээр төслийг хэрэгжүүлэхийн тулд төлөвлөсөн арга хэмжээнүүд, ажлууд төлөвлөсөн хугацаанд явж гин үгүй юу? Ямар нэгэн саад бэрхшээл байна уугүй юу? Дунд болон ойрын хугацаанд төлөвлөсөн тэр зорилгодоо хүрч гин үгүй юу? За тэгээд төсөв санхүү зардал нь хэвийн хэмжээнд байна уугүй юу гэдгийг хянаад ажиглаад явдаг энэ үйл ажиллагааг нь мониторинг гэж хэлдэг. За үнэлгээ гэдэг нь бол арай өргөн утгатай төслийг хэрэгжүүлэхээс өмнө ер нь бол хийгдэж эхэлдэг. Төслийг хэрэгжүүлснээр ямар үр дүн гарах вэ гэдгийг эхний хэлжин тодорхойлно. Улмаар төсөл хэрэгжиж дуусны дараагаар тэдгээр үр дүнгуудтай хүрсэн үү үгүй юу гэдгийг хөндлөнгийн байдлаар үнэлэх энэ үйл ажиллагааг үнэлгээ гэж хэлдэг. Би ингэж сонсч ирсэн байхгүй мониторинг үнэлгээ гэдэг энэ ажил мэрэгжилт биш үү те илүү тийм нухацтай, нямбай тийм хүн л хийдэг гэж сонсч ирсэн. Энэ үнэ. За хүнээс л болох болов уу гэж бодож байна. Жишээлх юм бол би Монгол улсад компьютерийн техник менежментийн сургуулийг санхүүгийн менежментээр төгссөн ийм одоо суур боловсролтой хүн. За дараа нь Япон улсад магистрийн зэрэгээ хамгаалсан. Олон улсын байгууллагууд болон төслийн байгууллагуудад судалгаа шинжилгээний чиглэлээр ажиллаж ирсэн ийм туршлагатай хүн. Тэгэхээр бэкграундын хувьд бол иймэрхүү хүн байгаад болно. Зүгээр хувь хүнийхээ одоо зан аашийн хувьд гэх юм бол илүү тийм нямба, няхуур юмыг бол бас өргөн талаас нь олон талаас нь харах чадвартай. Тэгээд дээрэс нь бас их сониуч, шинэлэг зүйл дуртай ийм хүн байвал зүгээр юм болов гэж боддог. Би таныг нөгөө маш олон төрлийн төсөлтөөр ингээд ажиллаж исэн гэж сонсч ирсэн. Тэр энэ удаа болохоор энэ усны салбарт ажиллаж байгаа те. Тэр Монголын мягны сорилтын сангийн энэ төсөлтөөр таны хувьд яг энэ таны энэ ажил мэргэжилтэй ер нь яаж холбогдож байгаа вэ? За би чамд нэг юм үзүүлье. Тэгэхээр ерөнхийдөө түрүүн бас хэлсэн нөгөө үнэлгээ гэдэг бол төслийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө хийгдэж эхэлдэг юм ажиллагаа гэж. Тэгэхээр зэрэг манай төслийн хувьд бол эдийн засгийн одоо загвар гаргаад за тэгээд тэр үнэлгээнийхээ загвартаа бол 30 жилийн туршид гаргаж байгаа эдийн засгийн үр өгөөжийг нь тооцдог байна. Хоёулаа ийшээ харах юм бол энд бол бид тэгэхэд ингээд 0-оос 30 жил хүртэлх ингээд тавьсан байгаа. За ингээд эдгээр тоонууд бол дээдлийн тоонууд бол манай төслийг хэрэгжүүлээд манай төслийн үйлдвэрүүд болон ус сувгийн удирдах газруудын хүрээнд орж байгаа орлогын хэмжээ буюу орох мөнгө урсгал байгаа. За ингээд доотлолт нь бол төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаас хахуулаад үйл ажиллагааны зардал гэх мэт юм гарах мөнгө урсгал байгаа юм. Тэгэхээр энэ орох гарах мөнгө урсгалыг өнөөгийн үн цэнээр нь илэрхийлээд бууруулад гарч байгаа өгөөжийг тооцно гэсэн үг. Ер нь бол энд нэг юм сонирхолтой тоо байдгийн. За одоо энэ ер нь бол 30 жилийн дараа 2018-аас 2048 он хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын мань хүн ам өснө, хөгжинэ, үйлдвэрлэл үйлчилгээ маань илүү олоолаа болно. Тий, олоолаа болно. Тэр үед бол нэг 650 орчим мянган өрхийн 2 сая 400 орчим иргэд Улаанбаатар хотод амьдрна гэж ер нь тооцоолсон байна. Тийм прогноз байгаа юм уу те? Тий. За энэ бол нэгдсэн үндэсний байгууллагаас гаргаж байгаа юм тооцоолол юм л да. Тэгэхээр зэрэг манай төслийн үр өгөөжийг энэ хэмжээний хүмүүс төслийг хэрэгжиж дууснаас хойш 30 жилийн хугацаанд хүртнэ л гэсэн үг. Тэгэхээр магадгүй 2.4 сая хүн гэдэг бол одоо яг л одоо бас манай улсын нийт иргэдийн 50% болон түүнээс дээш буйг эслэл ингээл явах юм тоо гэж бодож байна.
Тэр яг энэ одоо энэ контент маань болохоор ерөөдөө энэ залуучуудад хандж хийгдэж байгаа юм контент байгаа. Тэгэхээр та яг энэ мониторинг үнэлгээний өөр төслүүд ажиллаж исэн ч гэсэн яг энэ мянганы сорилтын сангийн энэ төсөл дээр хамгийн одоо баярлагдагч гэдэг юм уу, таалагдагч гэдэг юм уу, бахархдагч гэдэг юм уу энэ зүйлээс хаваалцаж. За ер нь бол бахархдаг зүйл гэх юм бол манай төсөл бол шинэ юм ба. Усыг гүн цэвэршүүлэх үйлдвэр байгуулна гэдэг бол Монгол улсын хувьд анхных шинэ зүйл. За дээрэс нь их хэмжээгээр одоо дахин боловсруулад үйлдвэрлэл үйлчилгээнд технологийн байдлаар ашиглана гэдэг бол бас өмнө нь бол байгаагүй бас л шинэ зүйл. За 3 дугаарт нь нийтийн аж ахуйн салбарын хувьд бол сүүлийн 30 жилийн хугацаанд оройтой хөрөнгө оруулалт хийгээгүй, шинэлэг мэдлэг нэвтрээгүй байдаг. Энэ салбарт бол манай төслийн хүрээнд нэвтэрч орж ус угийн удирдах газрыг бол бэхжүүлж байгаа. Тэгэхээр энэ гурван үйл ажиллагаа бол гурлаа шин. Тэгээ би ийм шин зүйлийг гар бие оролцож байгаадаа их бахархдаг. За хамгийн сүүлийн асуулт. Энэ юу вэ гэхээр одоо яг энэ таны одоо энэ мониторинг үнэлгээний чиглэлээр одоо ингээд одоо ажиллахыг хүсдэг ирээдүйн юм энэ чиглэлээр хөдөлмөрлөж байгаа энэ залуучуудад та хандаж юу гэж хэлэх вэ? Одоо бас зарим нь бас мэдэхгүй байж магадгүй сонгоход энэ мэргэжлийг. Тий, энэ мэргэжлийг сонгоход гэхээсээ илүү би ингэж бодож байна. Залуу хүн болгонд бол өөрийн амьдралын болон ажлын зорилгоо тодорхойлох нь хамгийн чухал байдаг. Тэгээд тодорхойлоход бас төвөгтэй байдаг гэж магадгүй. Тэгхийн бол миний өгөх зөвлөгөө бол та шинэ зүйлийг, шинэ салбарыг, шинэ мэргэжлийг, шинэлэг арга ажиллагааг өөрийнхөө зорилгын хэсэг болгож тэрний хойноос яваарай. Тэгхийн бол таны зорилгын тал хувь нь бараг тодорхойлогдчихно гэдэг зөвлөгөө. За маш их баярлалаа танд. За баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр бид нар яг энэ Expert Talk контентоор маш олон төрлийн мэргэжилтнүүд, экспертүүдийг залуучуудтай нийгэмдээ таниулах юм зорилготойгоор хүргэж байгаа. Тэгэхээр дараагийн эксперт мэргэжилтэнтэй ямар одоо эксперттэй уулзмаар байна? Та бүхэн комент бичээрэй. Expert Talk контент.